1960-ад онд астроном буюу одон орны шинжлэх ухаан дахь мэдлэгийн цар одоогийнхтой харьцуулбал хамаагүй бага байлаа. Гэхдээ үл мэдэх болон сонирвч зан хоёр уруу хамааралтай учраас бид мэдэхгүй зүйлдээ соронц мэт татагцаар харанхуй ертөнцийг танин мэдхийн тулд байгаа хүчээрээ мэрийцгээж байв. Сансрын уудам тэнгисийг гатлах зорилготой хүнтэй болон хүнгүй хөлгүүд ар араасаа хөөрсөөр. Жишээ нь маринер хөтөлбөрөөр дотоод дөрвөн гаригийн талаар гайхалтай мэдээллүүдийг цуглуулж байв. Гэхдээ дотоод дөрвөн гариг бол бидэнтэй ойрхон арлууд, харин гадаад дөрвөн гариг бол тэртээ их алсад зэрэглэдэх хагаад тийшээгээ хурж очно гэдэг аюултай бас адармаатай аялал байсан юм. Хэрв салхийг хойноо авахгүй бол хурж очно гэдэг маш хэцүү. Гэтэл салхийг бидэнд хэн авчирсан гэж? Гари Фландро хэмээх инженер залуу. Багасаа сансар судлалт сонирхолтой байсан тэрээр механик инженерээр төгссөнийхөө дараа NASA-гийн JPL буюу тэрэлтэт хөдөлгүүрийн лабораторид дадлагаар ажиллаж эхэлжээ. Түүнийг дадлагаар ажиллаж байх явцад буд болон сугар гаригуудыг судлах маринер 10 хөтөлбөр эд шатандаа явж байлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд эдгээр гаригуудын татах хүчний нөлөөг ашиглан пуужингийн маневр болон чиглэлийг нь хэрхэн тохируулбал үр дүнтэй вэ гэдэг тооцооллыг хийх багт Гари Фландро багтаж байв. Тэгэд энэ тооцооллыг хийх явцдаа тэрээр одон орон судлал болон сансрын технологийн ажилд маш нэмэр болох нэг нээлтийг хийсэн байдаг. Таталцлын дэмжлэг гэдэг нөлөөг. Энэ нөлөөг 1800-аад оны одон орончид бархас бат гариг дэрэгдүүрээ өнгөрч буй сүүлтүүд болон солиоруудын тойрог замыг хэрхэн өөрчилж байгааг нь судлаж байх үедээ анх илрүүлсэн байдаг. Таталцлын дэмжлэг хэрэгжих үед сансарт байх хоёр биет нэгнийхээ хажуугаар зөрөгтөө хоорондоо эргэлтийн ирж болон тойрог замынхаа энергийг солилцож байдаг. Бидний илгээж буй сансрын хөлөг бол гаригийн хажууд жижигхэн биет. Гаригийн тойрог замын чиглэл дагуу түүнтэй ойртвол таталцалт нь өртөөд тойрог замын дагуу түүнд татагдана. Ингэх явцад том биет нь жижиг биет рүүгээ энерги шилжүүлж эхлэнэ. Хэрв үүнийг зөв ашиглаж чадвал гаригаас зээлсэн энергиэрээ сансрын хөлгийн хурдыг ихсэх боломжтой. Гайхалтай техникийг олж мэдсэн NASA-гийнхан үүнийг практик дээр хэрхэн ажиллах шийдвэрээ тэр дорн хийв. Маринер хөтөлбөрөөр зөвхөн дотоод дөрвөн гаригаа судалж байсан бол уг техникийг гадаад дөрвөн гаригийг судлах ажилдаа ашиглая гэж боджээ. Харин үүний боломжит нөхцөл байдлыг судлах ажлыг Фландрод даатгав. Манай хүн уг техникийг үр дүнтэй байдлаар ашиглахын тулд гадаад гаригуудыг хизээ хаана байрлахыг нь мэдэх шаардлагатай учраас тэдгээр гаригуудын байршил графикийг нь гаргаж эхлэв. Тэгэд үүнийг хийх явцдаа гадаад дөрвөн гариг буюу бархас байд, санчир, тэнгэрийн ван болон далай ван гаригууд 1980-ад оны хавцаа маш ховор тохиолдлоор бие биентэйгээ тун ойрхон зайд зэрэгцэж таарахыг олж анзаарчээ. Мөн уг зэрэгцэн 176 жилд ганц удаа тохиодгийг бас олж мэдэв. Энэ бол алдаж боломгүй алтан боломж байлаа. Маш их хэмжээний зардал болон цаг хугацааг хэмнэн гэсэн үг. Тэртээ их асад зэрэглэдэх гадаад дөрвөн гариг руу биднийг авч явах салхи чанх хойноос маань үлээж байв. Даруулаад илгэхэл бидэнд үлдэв. Төслийн төлөвлөгөө боловсруулалт хэрэгжиж эхэллээ. Эхний нэр нь Grand Tour буюу их аялал. Цоо шин хөлөг загварчлагдаж гариг бүхнийг судлах тус бүр нэг хөлөг ногдов. Тухайн үед Плутон буюу дэлхийн ваныг гаригийн тоонд оруулж байсан учраас түүнийг бас судлах ажил төслийн хөтөлбөрт багтаж байв. Гэхдээ төслийн төсөв асар үнэтэй байлаа. Бараг 1 тэрбум орчим доллар шаардлагатай байв. Цагаан ордон үүнийг дэмжсэнгүй. Төслийг дахин нэг тоомчлох шаардлага гарав. Нэр нь Mariner, Jupiter, Saturn. Энэ удаад хоёр өөр чиглэлээр нисэх хоёр ширхэг хөлөг төлөвлөгдлөө. Гол зорилго нь бархас байд болон санчир гариг мөн түүний дагуулуудыг судлах. Ялангуяа Титаник. Учир нь нарны аймаг дахь агаар мандал бүхий цор ганц дагуул бол Титан юм. Магадгүй амьдралж байж болох юм гих найдвараар маш их сонирхол татж байлаа. Энэ хоёр хөлгийн аль нэг нь заавал Титан дээр очиж даалгавраа дуусгах ёстой байв. Хэрв нэг нь Титан дээр асуудалгүй очиж чадвал нөөцөнд байгаа нөгөө нь аяллаа үргэлжлүүлсээр их аяллыг дуусгах даалгавартай байв. Өөрөөр хэлбэл гадаад дөрвөн гаригаар бүгднгээр нь зочлох. Харин эхний хөлөг Титан дээр очиж чадахгүй бол нөөцний хөлөг их аялал даалгавраа туслаад Титаныг зөвлөх ёстой байв. Төслийн төлөвлөгөө амжилттай боловсрогдож хэрэгжихэд бэлэн боллоо. Гэхдээ нэр нь арай л урт байсан тул нэрийг нь солих шаардлага гарав.
Утопик зорилго болох их аяллыг бэлэгдэн аялагч гэсэн нэрийг сонгов. Өөрөөр хэлбэл Voyager. Тийм ээ. Voyager хөтөлбөрийн түүх ийм байсан юм. Voyager 1-ийг бид өмнө нь ярьсан. Титан хүрэх даалгавраа амжилттай биелүүлээд Нарны аймгийн Эклиптик хавтгайнаас чиглэлээ хазайж одод хоорондын сансрыг чиглэн одсон. Одоо харин Voyager 2-ыг ярьцгаая. Хэдийгээр нэр нь Voyager 2 боловч төрүүлж хөөрсөн нь Voyager 2 байсан юм. 1977 оны 8 сарын 20. Харин Voyager 1 15 хоногийн дараа хөөсөн ба шулуун чиглэлээр замаа хөөсөн учраас бархас badid төрүүлж хүрсэн. Тийм болохоор 1 гэсэн дугаарыг авсан байх нь. Харин Voyager 2 арай тойруу чиглэлээр замаа хөөсөн шалтгаан нь урт аянд хүчээ нөөж байсан юм. Түүний чиглэлд гадаад дөрвөн гариг дөрүүлээ багтаж байв. Аз болоход Voyager 1 даалгавраа амжилттай биелүүлэн Титан дээр очсон учраас Voyager 2 төлөвлөгөөний дагуу их аяллыг дуусгах ажлаа үргэлжлүүлв. Гадаад дөрвөн гариг болгоныг тус бүрчлэн зочилсон тэрээр маш үнэтэй мэдээллүүдийг бидэнд илгээсэн нь мэдээж. Voyager хөлгүүдийн илгээсэн мэдээллүүд одоо орны номуудыг шинээр бичгэд хүргэхээр үнцэнтэй байв. Бидний бэлгийн мэлмиг нээсэн эдгээр хөлгүүдэд талархаад баршгүй. Тэдний илгээсэн мэдээллийг бид дараагийн бичлэгүүдэд боловсруулан хүргэх болно. Харин одоо үзэгчдийн сонирхсон зарим асуултад хариулъя. Voyager хөлгүүд хоорондоо яг ижилхэн ихэр хөлгүүд. Техник үзүүлэлт, загвар дизайн нь яг ижилхэн боловч үүрэг даалгавар нь арай өөр. Техник үзүүлэлтийн хувьд хэрв антеннуудыг нь үл тооцвол уртаашаа өргөөшөө 4 м орчим хэмжээтэй. Харин хамгийн урт мэдрэгч төхөөрөмж болох магнитометр нь 13 м-ийн урттай. Анхны жин нь 815 кг байсан. Шаардлагатай зарим маневруудыг хийхин тулд гидразийн түлшийг нөөцлсөн байсан учраас тэгэд тэр нь аажмаар дууссан учраас одоогийн жин нь 735 кг орчим. Уг хөлгүүдийг Титан Центавр хэмээх нэг удаагийн пуужингаар хөөргсөн бөгөөд анхны хурдыг нь өгөхийн тулд бас тэрэлтэд дэмжигч хэрэгэлсэн. Үүнээс цааш Voyager хөлгүүд хурдаа нэмэхийн тулд ямар нэгэн гаригийн тойрог замыг ашиглаад таталцлын дэмжлэг авч байхаар төлөвлөгдөжээ. Гагцхүү өөрсдийн чиглэлээ хянахад зориулагдсан бяцхан тэрэлтэд хөдөлгүүртэй аж. Тэгэхээр хөдлөх хүчнийхээ дийлэнхийг анхны хурдаасаа авсан гэсэн үг. Мөн хурдаа хадгалахын тулд гаригуудын таталцлаас тусламж авах шаардлагатай. Харин цахилгаан хүчээ өөрт нь байх RTG буюу радиоизотоп термоэлектрик генератороос авдаг. Плутоны химик цацраг идэвхт бодисын 238 дугаартай изотопыг ашиглах бөгөөд өөрөөс нь ялгарх дулааныг цахилгаан энерги болгон хувиргах 3 ширхэг генератор буюу цахилгаан үүсгүүр Voyager-ийн зүрхэнд бий. Voyager хөлгүүд нарнаас хэтэрхий холдох учраас нар тэдний хувьд бусад оддоос нээх ялгагдахгүй. Тийм болохоор нар эсвэл аль нэг одноос эрчим хүч авах боломжгүй. Өөрийнхөө эрчим хүчээ инхүү өөрөө хангах шаардлагатай. Энэ харагдаж буй том антенн бол дэлхийдээ холбоо тогтоохын тулд дохио илгээх бас хүлээн авах зориулалттай. Voyager 1-ээс гарсан дохио гэрлийн хурдаар 20 цагийн дараа дэлхийд хүрдэг. Voyager хөлгүүдийг алсаас удирдах боломжтой. Удирдах гэхээсээ илүү удирдамж өгөх, програмчлах гэх нь зөв байх. Voyager-ийн процессор нь 3.2 МГц-ийн хурдтай 32 кБ санах ойтой. Одоогийнхтой харьцуулахад маш сул дорой мэт харагдавч тухайн үедээ бол хамгийн шилдэг нь байж. Voyager хөлгүүдэд суйрлагдсан 11 ширхэг шинжлэх ухааны хэмжигч төхөөрөмж тус бүрийг авч үзвэл ямар олон талын судалгаа хийх чадвартай нь ойлгож болно. Эдгээр зэмсгүүдийн тухай наривчилсан мэдээллийг тайлбар хэсэгт оруулах холбоосоор дамжуулан судлаад үзээрэй. Voyager хөлгүүдийн тухай бүх мэдээлэл энэ холбоос нь бий. Түүний техник үзүүлэлт, зурсан чиглэл, туулсан зам, түүх замнал, одоогийн байршил, алтан пенц доторх мэдээллүүд бүгд нийтэд ил. Энэ хөтөлбөр болон төслүүдийг судлах тусам түүнийг төлөвлөсөн бас хэрэгжүүлсэн хүмүүсийн алсын харааг бишрээд барамгүй. 50 жилийн өмнөх тэдний алсын хараанд харамсалтай нь одоо ч бид хүрч амжаагүй байна. Өөрсдөөсөө нэг асууцгаая. Таны бас бидний буюу монголчуудын алсын хараа юу вэ? Ер нь алсын хараа гэж юу вэ?